Хэрэв та монгол хүн бол энэ бичлэгийг дуустал нь сонсоорой. 7 настай хүүгийн ялж жигэнсэн толгоогоор сольсон тусгаар тогтнол газар нутаг эх орон өнөөдөр хятад шахайн уланд арчигдж байна. Занч хүүгийн даваанаас нааш газар шороо илгээ тэврэн ёолж жаахан шаргын эгшгтээ эх орны минь хүүхдийн гэр эцэг өвгдийн минь сүнс гашуудан уйлж байгааг төсөөлөөд үз. Марл илжиний туурай майлан шахаа мөрийг халахын нутагт гаргахгүй хэмээн ам тангарах тавихтаа хэрэгэм зэргийн чулуун жинсээ хад завж хагалсан ханд дорж бангийн гашуудл түүхийг бид мартах учиргүй. Монгол улсын тусгаар тогтнол эрх чөлөө эрдэнэс нуусан газар шороо ямар хүнээр олдсныг огоорох эрх бидэнд үгүй. Харгас менжийн гарт амиа алдсан 7 настай хүүгийн ялж зигнэгдсэн толгоогоор сольж авсан тусгаар тогтнол эрх чөлөө эх орон өнөөдөр майланг шахаагаар тамгалуулан ёолон тарчилж байна. Эрдэнэс нуусан хэвлийг нь ухад түнхэж эцэг өвгдийн ариун булшийг тонон дээрэмдэж буй хятадууд хар чаргоолчиг үр олноороо Монгол улсад орогнож байна. Зам барилгын ажил эхлэлтэд зэрэгцэн давлгааж буй эмгэнэлт явдал бол урд хөршөөс хэдэн зуугаараа орж ирж буй хятад ажилчид доод тал нь 100 түүнээс дээш тооны хятадууд өдөр бүр цовж эх орны минь илгэн дээр дэвсэлж байна. Монголын визийг хужаа гаргаж Монгол улсад тусгааруулсан аль эсвэл хятадын колони гэдгийг ялгахад бэрх байна. Тухайлбал ирээнд амьдардаг өвөр Монгол хөхөөгөгч нь Улаанбаатарт эрен очин ойвсорж Монгол улсын виз гаргаж өгдөг албан ёсны ажилтай болсон гэхэд хэлцдэхгүй. Тэрбээр эхний ээлжинд 100 хүний виз гаргаж өгнө. 3 хоногийн дотор 300 хүний виз гаргаж өгнө гэсэн гэдэг. Авилгааг хүнд сурталд эзэгдсэн Монгол улсын төрийн албан байгууллага нэг өдрийн дотор 100 хүний бичиг баримтаа хүлээж авд чадваргүйгээр дуудуулж шүүмжлүүлж байхад хаа хоолын нэг олзгайсан хятад өдөрт 100 хүний виз гаргаж өгнө гэж ам бардамхан хэлээд сууж байхын учир юу вэ? Гэхдээ тэр зүгөөрч гаргаж өгөхгүй. Нэг хүний визийг 1 сая 500 мянган төгрөгөөр гаргана гэж байгаа. Хэрвээ хятадаас ажилтан татах гэж байгаа бол компанитайгаан хил амаа ололцож үн хөлсөө тохиролц чухал ирээн юм уу хөх хотод ажилтаа цуглуулж ямар нэгэн асуудал үүсгэхгүйгээр оруулж ирнэ. Ийхүү мөнгө хэмээх эрх ашигын төлөө нэгдмэл санаатай болсон Монгол хятадын бэртэгч нөхдүүд эх орноо элгэн саднаа худалдахад бэлэн болж юун хошоо Чинвангийн Минжиг доржин хант доржин 7 настай хүүгийн толгой бараг хүүгээ худалдсан биз хэлхээс буцахгүй нөхдүүд ийхүү хятадтай сөлбөлдөн хитвчэн зузаалж байна. Гэхдээ түүхэд түүхээрээ үлддэг. Тийм учраас хошоо Чинвангийн гунигт түүхээр ил бяцхан контентон өндөрлүүлье. Хошоо Чинван хант доржиг бээдэнд дууджээ. Тэрбээр хайлаар харанбар дамжин бээжинд ирсэн даруйда хууль хэрэг эрхлэх шийтэх яам буюу Даливаз гихчин түшмэл ихстэй уулзан учрыг магталвал их л араасаа гүйлэн ярвсны эцэст өргөдөл гомдол эрхэлсэн яамны түшмэлд бараалах сугай гэсэн заавар өгсөн байна. Цэвлэг дайгнасаа салаагүй сүүний өнөр найртайгүй налх хүрээ усан тайсан чулуу шиг алдаж орхисон эцэг нь дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу байлаа. 2-3 хоног хятад түшмдийн толгой бүхэж дагаж үүсээр тэгтэл нөгөөх нь хайчи маргааш ирва түшмэл ноён чамааг их зоогонд урваа гэсэн хариунаас өөр зүйлс олд сонссонгүй. Ханд ноён нялх хүртэгийн амьд минь дуулцын ерөөл химэн санж болдсон газар хятад ноёны дэрв. Ширээ дүрэн чихэр жимс төрөл бүрийн эдээ ундаг хараад ханд ноёны сэтгэлэн тайвширч хүүтэйгээл уулзгамсан химэн атгад суучээ. Дайлах цайлахын хамгийн гол хоол гоёмсог тавир дээр хадаг яндраар ороосоор ирэв. Ханд дорс ноён утгаа суглаад хив хадыг автал нялх хүүгийн ялж жигэнсэн толгой байлаа. Та зоогод их маягтай нахилдж мэхэлдсэн их хятад ноёны дэргэд ханд ноён утгаа чимээгүй хуйлаад хүүгийнхээ ялж болсон толгойг тэврээд дусалт нөлөөс унгалгүй гарч одсон гэдэг. Хэд хоног нэг чүг дууралгүй давхисны эцэст торгон хөлийн овоон дээр нутгийн салхи хэлбэхэд нулимсны зад тавьж нэгэнтээ ихэр татан уйлаад чулуун жинсээрээ чулуус авч
Марл илжигний төөр майлан шаах амар халахын нутагт гიშгүүлэхгүй хэмээн тангарах тавьсан гэдэг. Энэ манжин дарангуулын эсрэг зориглон болсон ханд чин манд дөржин нухчин дарах гэсэн сануулга байсан хэдий ч эсэргээрэн болж 7 настай хүүгаж толгойг нь аваад жигэнсэн. Ийм олхиогүй зүйл харгислыг Монголын ард түмэн мартах учиргүй. Эрхэм сайх үг гэдэг. Би тэр сайд даргаыг сайн муу сайхан муухай болж байна болохгүй байна гэж хэлж шүүмжилдэг хүн би биш. Миний тэгдэг хэл ам тэгдэг цаг өнгөрсөн. Одоо хамгийн гол сайхан юм бол ажил төрлөө сайхан эсгээгээрээ эх орноо их сайхан хайрлажвэ. Энэ эх орн гэдэг юм чинь зүгээр эх орн гэдэг болохоос яагаад орн гэдэг юмн талд эх гэдэг үг залгасан юм бэ гэж. Энэ бол эх орн гэдэг чинь таны тоон энэ Монголын газар шороон дээр байгаа шүү. Чи дандаа ингэж бодож байгаарэ. Эртний үг байдгийн да та эхээс унсан одоо төрсөн мөрөн дээрээ та шингэж болно. Таны тоонт энэ Монголын тогтол биш шүү гэж. Тэрийгээ бол хүн ердөө мартаж болохгүй. Мартаж болохгүй. Одоо яг өөр болж тэ чи харин хаан төрсөн, чи хаан төрсөн. Бидний бол одоо дотор нутагтаа төрсөн доо. Би бол төрсөн нутгийнхаа шороон дээр очиж ойчих юмсан ч гэж боддог, орох юмсан ч гэж боддог доо. Тэгээд эх орноо хайрлаж яваараа гэж. Эх орныг хайрлна гэдэг нь хэлэх үгийн үзүр дээр гарч байх ёстой үг биш. Зүрхний ухт хадгалж байдаг тийм хайрыг эх орноо хайрлна гэж ингэж ярьдаг болов уу гэж явсан үзэгч.